Өндөр хөгжсөн технологи амьдралын салшгүй нэг хэсэг болсон өнөө үед Монгол орон даяар нийт 200 мянга гаруй хүүхэд ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй модон жорлон ашиглаж байна. Энэ бол туйлын харамсалтай дүр зураг. Өмнө нь гадаад бич гахтай нөхлөөнийхөө айдаг гэсэн бас сургуулийн гашаад жоохон нохоо явж байгараас айдаг гэсэн заримдаа хүүхдтэй гардаг заримдаа хүүхдэггүй гардаг бас даардаг байсан. Манай сургууль гадаа нойлтой гарч бицүү хүндрэлтэй өвөл гарч орохдоо нүцэн гарч ороод ханаа төрдөг халтаргаа гургаатай болохоор их халтарч ундаг байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага Mobicom корпорацтай хамтран ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж төслийг 2014 оноос эхлэн сумдын сургууль цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна. Гадаа гарахтаа нөлтөө шигтэй амар даардаг байсан. Одоо болохоор нөлтөө болохоор амар гоё байна. Зүгээр халтаж унах хатгаа матгаас аюулгүй болсон. Манай гадаа гэдэг нь бол ариун цэврийн хангадаг. Одоо шинэ айлтаас нэг хүүхдүүд одоо бизнес дараа гараа угааж ариун цэврээ сайн сахидаг. Тийм юм шиг. Өнгөрсөн хугацаанд нийт 17 аймгийн 88 цэцэрлэг сургуулийн 58 мянга гаруй хүүхдэд цэвэр усны их усүрт холбогдсон ариун цэврийн өрөө угаалтур ашиглах боломжийг олгоод байна. 2019 онд энэхүү төсөл Төв аймгийн Угтаал цайдам сумын сургуульд амжилттай хэрэгжиж хүүхэд багчуудад шинэ ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өглөө. Монголд ямар хүүхдэн болдог үлээ те. Тэгэхээр тэр хүнд нөхцөлд дөнгөж 6-7 настай хүүхдүүд одоо гарч гадаа байгаа ариун цэврийн байгууламжийг ашиглана гэдэг бол хүндрэлтэй. Тэгээ би өөрөө бас баруун аймагуудад хүүхдүүдтэй уулзаад явж байхад бол үнэхээр одоо гарч бийцэхгүй тулд усны хэмжээгээ уудгүй багасгадаг гэж хүүхдүүд бол ярьж байсан. Тэгэхээр энэ бол яг одоо бидний хувьд одоо цаашд ингээд үргэлжлүүлээд хараад байх одоо төвчээд байх боломжгүй нөхцөл байгаа. Цаашид биднэрт 130 гаруй мянган хүүхдүүдэд энэхүү одоо ариун цэврийн байгууламж, орчин үеийн шаардлагаас ариун цэврийн байгууламж ашиглаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан энэхүү төслөө өргөжлөлтөд хэрэгжүүлэх одоо энэ зорилгыг тавиад ажиллаж байна. Ийхүү ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж төсөл хэрэгжснээр Монгол орон даяар модон жорлон халах хүүхэд багчууд эрүүл аюулгүй тохилог орчинд сурч боловсрох боломжоор хангагдаж байна. За тэгээд энэ ажлыг би өмнө дурдсанчлаа. Энэ бол ганц нэг байгууллага дангаараа хийдэг ажил биш. Энэ бол олон байгууллагууд, хүмүүс, алтан байгууллагууд те өөрсдийн одоо сайн дурын үндсэн дээр бас анхаарал тавьж хийдэг ийм ажил байгаа. Тийм учраас би бас энэхүү одоо чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс, алтан байгууллага, аж ахуйн нэгжүүд байвал уриалмаар байна. Та бүхний өнөөдрийн одоо шийдвэр гаргалт тэр 137 мянган хүүхдүүдэд ариун цэврийн одоо стандартын байгууламжийг хүргэхэд бол нөлөөлөх юм аа гэж уриалмаар байна.